Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлийн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёс тойл элэг зүрхнээс уяатай байдаг. Дэлхийн хөрөнгийн биржийн өдөр тутмын амьсгалыг тодорхойлогч Investor Hub цахим хуудас. 2009 оны 10 сарын 8-ны өдөр тус цахим хуудасны шилдэг тоглогчдын 1601 дахь дараалалд Mr. Vovza нэртэй нэгэн гишүүн бүртгэгджээ. Өнөөдөр 418 мянган гишүүдтэй Investor Hub-ийн шилдэг 50 тоглогчийн жагсаалтанд Mr. Vovza-гийн удирдсан баг 28 дугаарт эренблэгдэж байна. Vovza багийн олон мянган гишүүд чадварлаг ахлагчийн Япон улсын иргэн хэмээн удаан хугацааны турш итгэсээр иржээ. Харин сүүлийн жилүүдэд түүний хуудсан дээр гарч ирсэн сурталчилгааны зургууд энэхүү ойлголтыг эвдсэн гин. Үнэт цаасны зах зээл дэх задгай мөнгөний буюу penny stock ертөнцид Mr. Vovza-гийн нэрээр танигдан олонний анхаарлыг татагч энэ залуу Монгол хүн болох нь тодорхой болсон ажээ. За сайн байна уу? Намайг Барьсангийн Баатар хүү гэдэг. 2005 онд анх Америкт ирж байлаа. Янз бүрийн л ажил хийж л эхний 2 жилд. Ингэж явж байгаад 2007 онд Америкийн хөрөнгөний зах зээл гэдэг энэ ертөнц рүү алхаж орсон. Юу ч мэдэхгүй. Үнэхээр миний мэрэгчлэндээс их ондоо ийм зүйл байлаа. Ингээд өнөөдөр 7 жил гэдэг хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд өдөр шөнөгүй олон цагаар компьютерээр харж сууж энэ ертөнцийг бас тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд мэдэж ойлгох юмсан гэдэг энэ зүйл зориуллаа. Өнөөдөр миний манай үр дүн миний гэр бүл би 7 жилийн хугацаанд бусдын дор ажилласангүй энэ ертөнцөөс гэр бүлээ Америкийн жирийн дундаж айлын хэмжээнд хичээгээ явж байна. 2013 оны 9 сараас эхлэн mglstock.com үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Баатар хүү үүндээ олон жил сараар бэлдсэн. Цахим хуудасаараа дамжуулан үнэт цаасны зах зээлд хэрхэн оролцох тухай тусгай хичээлүүдэд нутаг нэгтнүүдэд зааж хоримтлуулсан ариу их дадлага туршлагаасаа хуваалцах болно. Та сонирхсан асуултанд хариулт авахыг хүсвэл дараах хаягаар хандаарай. За бид Vovza Stock Group-ыг маань хамгийн их нэр хүндтэй болгосон бидэнд хамгийн их ашиг орлого өгсөн нэгэн тоглолтыг харж байна. Энэ маань бол DROP гэдэг үсгийн давчралтай Fuel Science Inc гэдэг компани байгаа. Бид нар энэ компанийг анх 2011 оны 1-р сард гишүүдтэй 0.1 мөнгөний үнэтэй байхад нь анх Vovza-г нь худалдаж авах гэдэг санал явуулж ирсэн. Ингээд энэ тоглолт маань бүр жил дамжсан ийм урт хугацааны тоглолт болсон. 1 жилийн дараа буюу 2012 оны 1 сард үнэ маань 1.25 гэдэг үнийг хувьцаа маань мөрөгсөн. Ингэснээр та тухайн үед бид нарыг авах гэхэд 100 мянган хувьцааг $1000 авах боломжтой байсан. Анх бидний явуулсан үнийн санал дээр ингээд жилийн дараа таны $1000 $125,000 болж хувирсан байгаа юм л да. Энэ маань нийтдээ 12,500% өсөлт үзүүлсэн байна. Энэ маань бол ерөөсөө энэ чарт гэдэг юм маань яг түүхийн үнэн бодит юмыг ярьдаг, хинж үгүйсгэж чадахгүй үнэн. За хоёрдугаарт нь энэ хувьцаанд маань нийтдээ тэр өдөр буюу одоо $1 өнгөрсний дараа нийтдээ нэг 50-60 сая долларын гүйлгээ явагдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр та энд авсан $1000 хувьцааг энд $125,000 болгож зарахад хангалттай худалдан авагч байжээ гэсэн үг. За би бол төрсөн нутаг маань Улаанбаатар. Гэхдээ миний өссөн нутаг бол Хөдөөгийн Булганы Могод гэдэг яг малчин айлд. Малчны хүүхэд ямар байдгүй энэ амьдралаар өссөн. Ингээд намайг 8 нас хүрэхэд ээж аваар Улаанбаатар тавьчих сургуульд оруулсан. Ингээд 1994 онд нийслэлийн 45 дахь дунд сургуулийг төгсөөд ингээд тэр үед Тангилын дугаарын дээд сургууль гэдэг зүйл Монголд анх удаа байгууллагад нь гээ намайг 1 жил хүлээх юм шаардлага гарсан. Яагаад гэвэл 94 оноос 95 онд анх байгуулагдсан сургууль. Ингээд 95 онд Тангилын дугаарын дээд сургууль анх байгуулахад анхны элсэлт гэдэг зүйлд тэнцэж орж Тангилын дугаарт 3 дахь курс хүртэл сураад амьдралын шаардлагаар тийм үү бусдын
одоо залуучуудын нэг айдлаар Англи гэдэг улсыг зорьсон. 1999 оны сүүлээс 2004 он хүртэл амьдрал маань Англид өнгөрсөн. Яг л жирийн Монгол хүн тэнд ямар зоригтой очтгүй. Яг л монголчуудтай адилхан маш олон үйлдвэрийн ажлууд хийсэн. Тэр дотор маань хийгээгүй ажил гэж бараг байхгүй. Яагаад гэвэл би чи ихлэ уучраа олохгүй. Энд тэнд голөгдөж шилэгдээл ерөөсөө л хүний л хийж болох бүх ажлыг хийсэн дээ. Нэг одоо жишээ нэг хийсэн ажил маань сэндвичний үйлдвэрт ажиллаваа. Өдрийн 12 цагийн хэлж. Нөгөө нөхцөл маань их хүнд. 12 цаг ажиллана. Дээр нь нөгөө сэндвич гэдэг маань хүүтэн татгалах зорилттой учраас температур их хүүтэн. Тэгээ доогуур их устай, усны гуталтай. Ингээл улсуудтай нийлэл талхан дээр байцаа тавьдаг ажил 12 цагт хийдэг байлаа. Ингээд сүүлдээ нөгөө ийм ажил хийгээгүй хүн ч айгүй хэцүү. Сүүлдээ нөгөө лангуу яваад, лайн яваад байгаа юм уу, талхан яваад байгаа юм, би яваад байгаа юм мэдхээ болцсон. Гэх мэтлэнгээр айгүй олон ажлуудыг тэнд үл хийж 4 жилийг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руугаа буцсан. Нэг өсөндөө Монгол руугаа буцсан. За Монголдоо очиод бас түл гараа олохгүй үдсэн дээ. Гэхдээ үнэхээр гадаадд байцсан болоод тэр ерөөсөө Америк явъя гэдэг ийм хүсэл мөрөөдөл бол Англид байхаас л бий болсон. Америкт 2005 онд ирсэн. Америкт үржил яг Англид амьдрал яаж ихэлсэн яг л тэргээр. Гэхдээ нэг давуу тал бол бас тодорхой хугацаанд Англид байцсан учраас хэлний тал дээр бас зарим улсуудаас арай дээрдв. Гэхдээ бол туршлага гэдэг зүйл бол яг адилхан. За ингээл анх үрчрэнгүүтээ суши ч болох гэж үзвэ. Тэр сушины арын бэлтгэл хийдэг өрөөндчээс тэ байцаатай л одоо суши юу ордгийг бүхэл юмыг хийдэг байлаа. За ингээд сүултээ суши нэг л бишээ. Би өөрөө эрэгтэй хүн болооч тэр галтгооны ажил жоохон дургу болж эхэлсэн. За ингэнгүүтээ барилгачин болох гэж шийдвэ. Ингээд барилгачин хүн чинь анх эхэлж байгаа юм чинь нөгөө барилгын муу юм хийдэг ажлаас эхэлнэ шүү дээ. Хог цэвэрлэдэг ажил. Нэг өдөр очивол том барилгын хог цэвэрлэл монголчуудтайгаа хог ялгаал үүрэл явж исэн чинь нэг том модтой хадаас байсныг мэдэхгүй үүрээд нөгөө хадаасаа нуруундаа зоотсон. 2-3 санч явах. Ингээд эхэндээ бол анзаараагүй. Ингээ явж итэл нөгөө хадааснаас нь олсон шарх маань сүултээ бүр нэг жоохон хувилах маягтай янз янзын хэлбэр одоо өнгө зүсэнд ороод ингээд эрүүл мэндийн шалтгаантай болвоо. Ингээд имлэг танд гэсэн надад даатгал байхгүй. За хоёрдугаарт нь даатгалгүй ч гэсэн очиод төлбөрийн төлөйхээр мөнгө гэдэг зүйл бас жоохон хэцүү байлаа. Ингээ Монгол аргаараа үдсэндээ нөгөөдгөө янзлах гад толинд харж байгаа цэвэрлдэг. Ингэж байгаа нөгөөдгөө идгээгээ давсан. За ингээд идгээд авангуудаа ерөөсөө л барилга бол болохгүй юм байна гэж байгаа. Тэнгүүдээ мөвөн ч болно. Нэг айл нүлэгдэг ажил. Ингээд нэг хоёр найзтайгаа нийлээд нэг машин хөсөлж аваад нөгөө мөвөнгийн ажлын захиалгыг биелүүлдэг. Чикаго хотын даунтаунд бид нар мэдэн штэ. Өндөр барилга арт талдаа маш нарийнхан аалыг гэдэг тийм үү. Ийм өндөр шаттай. Ийм зүйлээр тавилга зөөдөг байлаа. Ингээд надтай хамт ажилладаг байсан хүмүүс маань бүх хүн байсан. Их мундаг би хаатай. Тэгээ би яг нөгөө ийм яг хүнд ажил хийж үзээгүй хүн чинь одоо бодохоор тэр залууга өрөвдөд байд. Яагаад тэгэхээр буудан мөдөө өргөхөөр би тэр буланд нь ингээд нөгөө хүнийхээ аясаар нэг юм ингээд талталтээсээ салхид хийсэж байгаа шиг юм явдаг байсан. Тэгээ нөгөө хүн маань намайг бол үндсэндээ зовлонгийн маань ойлгоод юм хэлдэггүй. Гэхдээ би бол тэр буудангийн буланг бол ямар ч гэсэн тавиагүй тэгээ сүүлдээ бол ерөөсөө нүд цагаарлаад тэр дийлхээ бас жижигхэн биетэй барьж чадал байхгүй амт чинь. Ингээд дараа нь ливинг гэж ярьдаг монголчууд. Энэ бол настай хүн хасардаг ажил. За ингээд настай хүн хасардаг ажил хийж эхэлвэ. Үнэхээр бас азтай нэг зүйл маань би анхны ажил маань аюул сайхан хоёр хөвгшин таарсан. Ягаад гэвэл би эмээ өөдөр өссөн учраас тэр хоёр хүн миний эмээ өө шиг тийм сайхан сэтгэл төрүүлээд яг л одоо би эмээ өөдөр ямар байгаа юм шиг үнэхээр бас тэнд нэг олон жил хүн хөдөлмөр хийцэн хүн чинь нэг сайхан амарч байгаа юм шиг тийм сэтгэл төрсөн. Ингээ байж л үнэхээр нэг харамсалтай юм болоод харж ирсэн өвөө маань яг миний гар дээрээс ингээд ертөнцийн мөнх усыг үзүүлээд явцсан. Энэ бол бас Америкт ирэхэд анхны удаа тэр хагцал гэдэг зүйлийг бас хүн тэр хүндээ их тийм үү бүх сэтгэлээ зориулсан байсан. Энэ хүн маань бас хорвоогоос явж чаар хүнд бол их нэг хэсэг бас би сэтгэл зүйн хувьд бол бас хүнд байдалд орсон л доо. Ингээд одоо амьдралын ихээр ахаал өөр маш олон
хүмүүс солисон. Сүүлдээ бүр ажил дээр би өөрөө тогтхоо болсон уу, ажил над дээр тогтхоо байсан уу бүү мэд. Ингээд явж идэл ахаад 2 дахь хүнээ бас өөрийнхөө гар дээрээс алдсан. За ингээд байж идэл харин манай эгч хоёр маань Флоридад байж байгаа тэнд цэвэрлэгээний бизнес эхэлсэн байлаа. Нөгөө хоёр маань Монгол явах болоо. За чи миний бизнесийг аваад үлдэхүү гэсэн нөгөө хоёр маань. Ингээ би Флоридаар юм ачиж аваад энэ удаа бол би хүний дор ажиллах гав. Компани захирал болох гэж явж байгаа. Маш их хүсэл тийм үү ям мөрөөдөлтэй тийшээ явсан. Ингээ Флоридад их ч хоёр дээрээ очиж их ч хоёр маань явсан. Жижигхэн цэвэрлэгээний бизнестэй байсан. Энийг нь авч үлдсэн. За ингээд айл цэвэрлдэг ажил хийж эхэлвэ. Өдөрт 3 айл цэвэрлэнэ. Ороод нэг том цэцэрлэг цэвэрлэнэ. Тэгээ яг тэр үед очиход нэг Монгол бүсгүй ажиллаж исэн. Нөгөөх маань төрөхт өгсөн 7-8 сартай. Тэгээд нэг том зүтгэргээд одоо бодлоор инээдтэй санагдтыг. Тэгээд нэг хоёулаа нэг цэнхэр ховц өмсөө банда зүвчин. Тэгээ машинтай хамаг юм ачиж байгаа. Нэг нь төрөх гэж байгаа. Айгуу том гэдэгтэй. Нөгөөдг нь юугаач мэдэхгүй нэг Аз. Хоёулаа тэгээд айлын шал угаагаал айлын жорлон цэвэрлээл болж исэн. Ингэж явсаар байгаад нөгөө нэг ажилчинтай байсан компани маань сүлдээ 7 ажилчинтай болоод 4 Монгол, 3 Филиппин болоод ингээд явсан чинь би хүнээс мөнгө одоо цалин авд амьдрдаг байсан чинь бүр бүхэл бүтэн 7 хүний амьдрал гэдэг над дээр одоо миний нуруунд дээр хүрээд ирсэн. Энэ бол маш их үүрэг хариуцлага байдаг юм байна лээ. Ингээд бүгдээрээ хувцас олсон. Бүгд шар хувцастай болсон. Ингээ шавшаар хувцастай хэдэн Аз нөхдөө өглөө тал талтай тийшээ тараад айл цэвэрлэхэн цэвэрлээл, офис цэвэрлэхэн цэвэрлээл, байшингийн гадна талын хог шороо цэвэрлэхэн цэвэрлээл. Ингээд бол тэнд бол бизнес бол үнэхээр нэг хэсэг бол боломжийн байж байгаа. Харамсалтай нь эдийн засгийн хямрал гэдэг зүйл 2007 онд Америк ялангуяа Флорида жуулчлалын мужи хүнд туссан. Ингээ нөгөө улсууд маань цэвэрлэгээндээ мөнгө зарцуулж чадхаа болоод үндсэндээ бид үйл ажиллагаа зогсоосон тэнд үлдсэн бизнесээ Филиппинчуудад орхиод ингээд би буцаад Чикагод хурж ирсэн. За ингээд Чикагод хүрээд ирвэ. Ингээд буцаад нөгөө ливингийнхаа ажилд орсон. Ингэж явахдаа нэг их чухал өөрчлөлт юу байсан гэхээр би тэндээс хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг аль үжи судлаад эхэлсэн байсан. Ливингийн маань ажил надад өгсөн нэг маш тааламжтай зүйл бол цаг хугацааны үед би өөртөө зарцуулах компьютерийн ард би өвгийн эмгэнээ унтуулчаал шөнө өглөө болтол суудаг байлаа. Энэ хугацаанд би ч одоо сток маркет эхэлсэн байгаа шүү дээ. Брокер аккаунт нэлээ мөнгө хийц. Харамсалтай нь одоо мөнгө хийгээл алдаад байсан ерөөсөө. Нэг өсөндөө би цалиа аваад чек болгоод тэгэл брокер руугаа шилжүүлээд хин нэг нь миний мөнгийг авчдаг. Би одоо дамжлах юм шиг нэг ийм утгагүй амьдралтай болцсон. Флоридад байж ангуудаа бас тодорхой хэмжээний мөнгө цуглуулад ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ливи хийж байгаа хугацаанд нөгөөдөө 50-д дуудсан. Энэ маань мөнгөний хэмжээ бол 30-40 мянган доллар байсан баг. Миний хувьд бол яг Флоридад би айл цэвэрлээ шал угаасны маань хүч хөдөлмөр үндсэндээ 3 сарын дотор алга болсон. Би ливи хийж байхдаа мөнгөөрөө тоглоод байгаа байхгүй юу? Авна гэж болно гэсэн хувьцаагаа авахаар яагаад чи миний хүслээр болоогүй. Хувьцаанууд өсөөгүй. Тэрний шалтгаан өнөөдөр би харахад би ганцхан юм дээр алдсан байгаа байхгүй. Энэ юу байсан гэхээр би тэр penny stock-ийн ертөнцийн хард тэр талын хуулийг тийм үү. Тэр penny stock чинь дүрм журмнаас гадна хууль бусын маш их үйлчилдэг гэдэг. Нэг ёсондоо би хүмүүсийг ав гэсэн болгоно давхиж ороод тэгэл тэр улсуудын хувьд би нэг ATM гэж байдаг шүү дээ. Бэлэн мөнгөний машин болцсон байгаа байхгүй юу. Энэ маань миний хувьд гаргаж ирсэн хамгийн том алдаа байсан. Энийгээ бол би их мөнгөөр ойлгосон. Гэхдээ мөнгөөр ойлгосон мэдлэг гэдэг бас буцаагаад хизээч хүнд мартагддгүй тийм айхтар сургамж болдгийм байх гэж би бол ойлгодог. Одоо ингэ явж байгаа да. Яаж мөнгө алдаж болдгоо гэдэг би тоглолтын хүмүүст үзүүлэх гээд байна л да. Үүнийг pump and dump гэж нэрлэдэг. Одоо нэг ёсондоо хүмүүс айгүй тийм хэвлэл мэдээллийн хэрэгслэр маш их өргөн ерөөсөө хаасайгүй энэ компанийг л сурталчилж эхэлдэг. Энэ компанийг аваараа ингээрээ тэгээрээ гэд одоо жишээлбэл энэ pump and dump гэд энэ тод жишээ байна л да. SLIO гэдэг ийм үсгийн товчлолтой компани байна. Энэ компанийн хувьцаа 0.13 мөнгө буюу 0.10 мөнгөний хооронд ийм арилжаа тэр өдөр явагдсан. Нийтдээ 175 сая хувьцаа тэнд зарагдсан байна. Мөнгөнд үнэ 17 сая доллар
болсон. За та жишээлбэл энэ тоглолтод оролцоод 0.13 мөнгөн дээр 100 мянган хувьцаа авлаа гэхэд танаас 13 мянган доллар гарна. Гэтэл өнөөдөр буюу одоо 1 2 3 4 сарын дараа таны 13 мянган доллар өнөөдөр 0.05 мөнгө болж унаад ерөөс $500 болцсон. Та нэг ёсондоо 2700% өөрийнхөө мөнгийг алдсан байгаа байхгүй юу? Ийм айхтар ловерийн юмнууд өдөр болгон болж идэг, цаг минут болгонд болж идэг. Тийм учраас энэ ловертл хамгийн гол нь бид өртчихгүй байх л энэ тоглолтод амжилт гаргахын хамгийн гол үндэс байхгүй юу? Ингээ байжгаад би анх их нэртэйгээ танилцсан. Ирснийхаа дараахан 2007 оны дундуур энэ бүх болсон процесс маань намайг ирснээс үндсэндээ 2 жил хагасын хооронд болчихсон. Би тэнд цэвэрлэгээ хийж үзлээ, юм хийж үзлээ, захирал хийж үзлээ. Маш богино хугацаанд миний амьдрал их өөрчлөлт гарсан. За ингээ эхнэр маань бид хоёр танилцаад анхныхаа удаа хүүхэдтэй болж одоо жирэмсэлсэн. Ингээд маш том бас нэг үүрэг хариуцлага, ирээдүйн тийм их тийм төгшөлт бий болсон. Би сток маркетээр их мөнгө алдаад байдаг. Гэтэл хүүхэд маань төрөөд гараад ирэхэд эхнэрт маань хамаатан садан, надад хамаатан садан түшээ тулчих хүн байхгүй. Би энэ ливингийн ажлыг одоо хүн харддаг ажил хийж байгаа 24 цаг 7 хоногт 2-7 хоногт би 2 л өдөр гардаг байсан. Ингээд тэнд эхнэр минь төрөхөд тэр нялх хүүхэд эхнэр хоёр минь юу болох вэ гэдэг нэг бас нэг өрх гэрийн тэргүүн болоод маш том тийм сэтгэлийн зовөр бий болж. Ингээд эхнэртээ хэлсэн. За миний хань бол маш сайхан хүлээж авсан. Миний найз дуртай юм а хийтэй. Үнэхээр чи чадна гэж бодож байгаа. Би одоо төрөхөд 6-7 сар дутуу байна тийм ээ. Би одоо хүүхдэд харж байгаа. Хүүхдтэйгээ хамт шүү дээ. Мэдрэл муутай оол цаймар гэж байдаг. Ярьсан хийснээс сандгүй ийм өдөржингөө чаралдаг, шүнжингөө чаралдаг ингээ харддаг байсан. Нэг ёсондоо миний мөнхөө ээжтэйгээ хамт 7-8 сар тийм тэр эмгэнийг харалцсан. Миний эхнэрийн хувьд ганц удаа гараад агаар амьсгалчих тийм юу байгаа. Заавчлаа. За энэ хүн амьдрал гэдэг юм уу миний хувьд бол маш их үүрэг хариуцлага юм болсон үе байсан. Ингээд эхнэр маань намайг чи энэ сток маркет гэдэг юмараа бороотой тэнгэрээс гойдахда оддон газар нь зүудлэх шиг босоо заяагаар өөрийгөө бүсэлсээ дээлтэй химрэн биш гэж юу нэр хүн бичээ. За миний найз чадна гэж бол чи хөрөнгөний зах зээл гэдэг юм руу ор те. Үнэхээр би энэ төртлөө энэ эмгэнийг хараад чамаа мөнгөөр таслахгүй, чамааг ямар ч гэсэн өсөхгүй бай гэсэн. Ингээд би эхнэрийгээ лив хийж хооронд өдөр шөнөгүй компьютер дээр суудаг гэсэн. Ингээд би анх удаа мөнгө гэдэг зүйлийг олж үзсэн. Тэр маань $300 байсан. Анх удаа. Тэр бол миний амьдралыг эргүүлсэн. Нэг ёсондоо хүн хүсэл мөрөөдөл гэж байдаг юм бол тэр $300-ыг олсноор миний амьдрал тэндээс эхэлсэн гэж ойлгосон. За ингээд анхны удаа ашиг олж байгаа. Ингээд урам зориг ороод тэрнээс хойш мөнгө гэдэг зүйл бас гарсныхаа хэмжээгээр буцаад бахаар цугладгийн байна. Энэ хөрөнгөний зах зээлээс чинь гэдэг ийм надад ойлголт мэдрэмж төрсөн. Ингээд эхнэр маань төрсөн. Бид хоёр Чикаго жоох үнэтэй байшинд амьдардаг байсан. Нөөдөө дийлхэ болсон. Ингүүд Рокфорд гэдэг хотод Чикагоос 70 майлын газар очиод тэнд нэг $400 сарын ийм жижиг апартментэнд амьдэрсэн. Нөхцөл дандаа харуу дунд очсон л доо. Ягаад гэвэл зардлаа аминж байгаа гэдэг утгаараа тэнд бол дандаа ийм бас нэг хэцүү улсууд амьдардаг нэг тиймэрхүү дүүрэг байсан. Гэхдээ тэр үл ерөөсөө нөлөөлөөгүй. Ягаад гэвэл би хямдхан зардлаар отоохондоо төр аргацааж чад ирээдүйдээ би өөрийнхөө орон зайг нь хөрөнгөний зах зээл гэдэг зүйлдээ бий болгоход би хизээ нэгэн цаг эндээс би нүүн гэдэг юм итгэлтэй болсон. За ингээд эхнэр маань төрсөн. Би яг 2 жилийг өөрийнхөө 2 жилийг бусдаас тусгаарлаж чад яг энэ хөрөнгөний зах зээлийг би үзье. Энийг би ерөөсөө бусдтай адил сурыг гэдэг юм сэтгүүгээр 10-аас 15 цагийг өдөрт компьютерийн ард өнгөрөөсөн. Өнөөдөр ингээ явж байгаа маань миний тэрний маань тийм үр шим гэдэг зүйл бий болсон гэж ойлгоо. Энэ харж байгаа чарт буюу үнийн өсөлт бууралтын график маань STKO гэдэг өсгийн төвчлөлтэй компани. За энэ тоглолт маань он гарснаас хойш буюу 2013 оны 3 сар дөнгөж гарсны дараахан хийгдсэн
7 хоног 2-7 хоногийн ийм тоглолт. За энэ тоглолт маань манай Wovza Stock Trading Group-ыг бас өндөр нэр хүндэд авчирлаа. Энэ тоглолт маань айгүй олон хүмүүс, олон группүүд оролцсон ийм тоглолттой. За бид нэр анх энэ компанийг 0025 мөнгө буюу одоо та $2,500-оор 1 сая хувьцаа авах юм боломжтой байх үед нь гишүүдтэй ав гэдэг саналыг явуулж байлаа. Ингээд энэ тоглолт маань нийтдээ 2-7 хоног үргэлжилсэн. Энэ candlestick буюу энэ маань нэг өдрийг үзүүлж байгаа. Энэ candlestick энэ нэг хэлбэр маань, энэ дүрс маань ингээд энэ тоглолт маань нийтдээ яг 2-7 хоног үргэлжлээд 0.8 мөнгө гэдэг тийм үнийн босхийг мөргсөн байна л да. Ингэснээр таны авсан байсан 1 сая хувьцааг та 2,500-аар авлаа гэхэд энд та $80,000 болгоны зарах боломжтой буюу 3,200% ийм үнийн өсөлт нийтдээ 9 өдрийн дотор болсон байдаг байхгүй юу? За энэ 9 өдөрт биднийг ав гэж зарласнаас хойш нийтдээ 10 гаруй сая долларын гүйлгээ энэ компани хувьцаанд явагдсан байна л да. Энэ чарт гэдэг зүйл маань хамгийн үнэн яг жинхэнэ болсон бодит явдлыг өгүүлдэг. Тэгэхээр ийм тоглолтууд бол болдог, байдаг, үргэлж болдгоо ч гэсэн ийм болон penny stock-ийн ертөнцид байдаг юм шүү тамина гэж би хэлэх гээд байна л да. Энд архивлэгдчихдэг юм уу? Тий энэ ингээл архивлэгдэж хин ч өөрчилж байна. Та би гэж бодъё. Та бол нэг ашиг олцсон бол яг хажуу талд нь дарамт гэдэг юм ирдэг. Яагаад гэвэл тэр улсууд чинь манай группээс болоод мөнгө алдсан улсууд байгаа. Үнэ гэдэг яг уул шиг өссөн бол унана. Энэ уналтан дээр хохирогч бий болдог. Энэ хохирогч дандаа чиний дайсан. Би яагаад Баатар хүү гэж ярьдгүй, мистер Wovza гэдэг юм. Энд чинь бас нэг аюулгүй байдалтай холбоотой юм яваад байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр бол энэ өрөөсөө ялагдах гэсэн хоёр зарчмын дээр та тэр тэнцвэртэй байгаа гэдэг зарчим дээр байгуул та мөнгөгүй л байна гэсэн. Ашиг олохгүй байна гэсэн үг шүү дээ. Хоёр л хувилбартай ийм ертөнд. Хатуу үедээ бол үнэхээр нэг буруу үйлдэл хийсэн бол ахиж тэрийг нөхөхөд бол ахиж өстой нэр үйл борооны араас цуг нөмрөө гэдэг те. Яг л ийм юм болдог. Тэр үйлдэл бүхнээ сайн боддог, хийдэг ийм л байх учиртай. За би чи анх нөгөө англи хэл одоо ч гэсэн broken english гэдэг намайг юм бичгээр хүмүүс чинь шоолоод тэгээд буруу зүрүү юм ярьчвал бүр монгол руугаа буцмуц гэдэг аюу хэцүү байсан л энэ ертөнцид чинь бас нэг тийм нэг үзэл нэг гадуурхаад байгаа юм байдгийн байна лээ. За өнөөдөр бол би юм бичгээд хинний ч үүдээс хазаа мөрөөч юм хэлцдэг болцсон. Тэгээд энэ гişүүдийн дотроос энэ маань ерөөсөө л алдах авах гэсэн хоёр зарчим дээр тулгуурладаг. Тэгэхээр алдах талд нь та байх уу, авах талд нь буюу одоо ашиг орлого олох талд нь байх уу гэдэг өнөөдөр тухайн хүний чадвар, хоёрдугаарт нь группийн зохион байгуулж байгаа. Энэ группийн зохион байгуулалтын систем ямар хатуу дэг журман дээр байна тийм үү? Эннээс бүх юм шалтгаалдаг. Тэр группийн бүх гишүүд ялагч байх боломжгүй. Хамгийн гол нь ялагч байхын тулд та өөрөө ялтыг бий болгодог. Тэр арга зам, тэр технологи, тэр мэдлэгийг мэддэг үежээс өнөөдөр гишүүд маань бүгд мөнгөтэй байх юм боломжтой. Хөрөнгөний зах зээлд боломж гэдэг зүйлийг бол бид нар хязгааргүй гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь боломжоосоо бид хэр хүртэж чадах уу гэдэг өнөөдөр биднэрт энэ олж авсан туршлага, мэдлэг л тус болдог зүйл. Сэтгэлийн хөөрөл хүний тэр баярлсан хүн урмаар амьдрдаг юм байна. Үнэхээр яг үннийг хэлэхэд өнөөдөр би ингээл өдөржингөө ажиллаад ядраал тийм ээ. Компьютерийн скрин 10 цаг ширтээд нэгхэн захиа ороод ирэхэд мистер Wovza чи бол миний хувьд бол бас надад их тусалж байгаа хүн шүү тийм ээ. Тэр баярлах талархахаасаа илүүтэй магадгүй би тэр хүн тусалж гэн гэдэг тэр үгээр би өнөөдөр маш их урам хийж амьдардаг. Маш их зүйлүүд, сайн муу зүйлүүд энэ үгэн дээрээс бүгд алга болчдөг үндсэндээ. Тэгэхээр хүн бол урмаар амьдардаг хүн амтын юм байна гэж би ойлгоод байгаа юм л да. За энийг л нүдэл баярлалаа. Энийх нь энэ ингээ бүр урнаад Анх өдөө тав талаас энэ биенийх энэ болохоор Баатараг. Энэ дээр нөгөө нэг юуны дэлгүүрээс, хуучин дэлгүүрээс хоёр бас муу компьютертэй. Кордон хайрцагын дээр давхарч тавиал нэгийг нь ингэж дээр нь тавиал энд нэг муу компьютертэй. Ингээл 3 компьютертэй. Эдгээр маань хөрхий их ажил хийсэн. Ерөөсөө л анх энэ stock market гэдэг зүйлийг сурахад
ганц гар хөл тэгээ хаяж чаддаггүй байхгүй бид нарыг хайрлаад тэгээд яг үнэтэй амьд зөндөө олон өдөр шөнө маань энэ хэдийн ард өнгөрсөн болохоор цэгийн хаягчил яйдгүй. За Вовза сток маань өнөөдөр 50000 гишүүдтэй болоод Penny stock тодорхой хэмжээнд бас танигдсан байна л да. Эндээс би за 50000 гишүүн сонирн биш. Би нэг гишүүнтэй ч байсан нэг л юмыг хүлээж илаа. Энэ бол юу гэхээр надад ганцхан имэйл захиа ирэхийг хүлээж. Энэ юу гэхээр Мистер Вовза сайн байна уу? Тийм ээ? Монгол хүн шүү дээ. Сайн байна уу? Чи сайн биз дээ? Эрүүл мэнд чинь. Би танаа гишүүн шүү гэдэг үгийг би 6 жил хүлээлээ. Харамсалтай нэг ч тийм захиа би хүлээж авсангүй. Инхээр бид нар ямар дүнэлтэнд хүрэх вэхээр монголчууд бид нар энэ рүү ороогүй байна. Манай гишүүн болоогүй байна гэж надтай харьцаагүй байгаа маань миний нэг одоо эмзэглэж гэдэг юм уу? Харамсаад байгаа зүйл байхгүй. Яагаад монгол хүн байхгүй байгаа. Ингээд би өдөрт одоо сард Вовза гэдэг групп 10-аас 20 баярын цагаа одоо баярлсан талархсан цагаагаа дэлхийн өнцөг бүлгэмрээс авч байна. Зарим хүмүүс нь миний хоёр хүүхэд Мистер Вовза чиний Вовза stock trading группийн буйнаар дээд сургууль сурч байна. Зарим хүн би моргичд төлчлөө гэж байгаа байхгүй. Өнөөдөр моргич гэдэг ямар үнэтэй вэ? Тэгэхээр эднэрийн оронд монгол хүмүүс байвал тийм ээ. Би бол эх орон гэдгийг өнөөдрийн байдлаар Америкт байгаа монголчуудын амьдралаар төсөөлдөг. Яагаад гэвэл бид нар эх орны нэг хэсэг бүгд өсөл эрмэлзэлтэй буцаад эх орондоо очино гэж ирсэн. Ийм учраас Монгол улс маань биднийг үлээж авах тийм энэ сайхан орчныг бүрдүүлээд бид харих юмсан гэсэн яг л адилхан би харимаар байна. Миний намайг хүн болгосон эмээ маань өнөөдөр 90 нас гарцсан. Бас оол цаймар тийм үр хүүхдэд танихаа болцсон хөгшний ганц удаа очиод би харчих юмсан гэсэн өдөр нь бодож шөнө зүүдэлж явдаг. Яг л би адилхан. Өнөөдөр би очиж чадахгүй байна. Энд миний амьдрал ямар нэгэн хэмжээнд бий болцсон байна л та. Тэгэхээр энэ бас зовжээж босгосон ч гэдэг юм. Энэ амьдралаа одоохондоо хаяа явуучих юм сэтгэл зүйн эдийн засгийн хувьд бол олонготойгоо адилхан боломжгүй байна. Бидний орхиод гарсан 20 саяын байр өнөөдөр 160 сая болцсон байна шүү. Бид нар буцаага тэрийг худалдаад авах бас боломжгүй. Ийм нийгэм одоохондоо Монголд байна. Гэхдээ бүхэм сайхан болно. Хүсэл зориг, хүсэл эрмэлзэл байхад бид нар бүгдийг чадна гэж боддог. Надад нэг юм захиа ирдэг байхгүй. Тэр тэгсэн чинь судлаач юм байгаа хөөрөө. Тэгсэн чинь миний хэлсэн үг бүхэн ав гэсэн хувьцаа болгоныг судлаад тийм статистик тоог нь гаргахад үзүүлэлтийн одоо нэг ясандаа ялагдтал хоёрын зөрөг. Тэгэхэд тэр хүн бол чинийх бол нэг 70% хавцаа байна. Энэ Вовза маш сайн үзүүлэлтээс надад хэлсэн. Би өөрөө тэрийг мэд. Гэхдээ бол би бол нэг 10 тоглолт Вовза stock trading group зохион байгуулахад ерөнхийдөө бол ихэнх нь одоо 50-аас дээш хувь ерөнхийдөө бол гишүүдэд мөнгө авчирдаг юм байна гэдэг юм ойлголттой болсон. Энэ маань бол маш олон миний одоо түүх гэдэг маань архив хэрэгтсэн зүйл. Тэн дээрээс бол хүмүүст харагдана. Тийм учраас л бид нар өнөөдөр гишүүд маань одоо ингэ нэмэгдээл байна л да. Тийм учраас бид нар энэ хөрөнгөний зах зээл гэдэг чинь Монгол хүнээр дамжсан том группийн нэр хүнд гэдэг зүйл бас цог хэмжээнд бий болцсон байна гэж би ойлгож байгаа юм л да. Энэ маань бол жижиг юм. Би бол тийм том дэлхийн хэмжээний юм бол яриаггүй. Энэ маань миний ертөнц. Миний энэ одоо амьдраад байгаа Penny stock-ийн ертөнцид нэр хүнд гэдэг зүйл бас мөнгө олдог ийм учиртай. Тэгэхээр ямар ч гэсэн жижигэн ч гэсэн өөрийнхөө бас нэг ертөнцийг бий болгоод ингээл амьдрахтаа зүтгэж яах вэ? Цаашдаа эх оронтойгоо ард түмэнтэйгээ хүмүүстэйгээ холбоотой жоохон ч гэсэн миний мэдлэг нэг хин нэгэнд хэрэг бол нэг хүн ч байсан те миний одоо мэдсэн сурсан энэ туршлаган дээрээс үндэслээд амьдрал нь сайхан явж байвал өнөөдөр би эх орондоо хийж байгаа их том хувь нэмрээ л гэж ойлгодог. Сэтгэл зүрхмэн нутагтаад байна. Сэлүүхэн талдаа хөрвөмөрд байна. Харин утаг дамждаад байна. Дэлхийн хөрөнгийн биржийн өдөр тутмын амьсгалыг тодорхойлогч Investor Hub цахим хуудас 2009 оны 10 сарын 8-ны өдөр тус цахим хуудасны шилдэг тоглогчдын 1601 дахь дараалалд Мистер Вовза нэртэй нэгэн гишүүн бүртгэгджээ. Өнөөдөр 418 мянган гишүүдтэй Investor Hub-ийн шилдэг 50 тоглогчийн жагсаалтанд Мистер Вовзагийн удирдсан баг
28 дугаарт эренблэгдэж байна. Вовза багийн олон мянган гишүүд чадварлаг ахлагчийн Япон улсын иргэн хэмээн удаан хугацааны турш итгэсээр иржээ. Харин сүүлийн жилүүдэд түүний хуудсан дээр гарч ирсэн сурталчилгааны зургууд энэхүү ойлголтыг эвдсэн гин. Үнэт цаасны зах зээл дэх задгай мөнгөний буюу Penny Stock ертөнцид мистер Вовзагийн нэрээр танигдан олонний анхаарлыг татагч энэ залуу Монгол хүн болох нь тодорхой болсон ажээ. Тэгэхээр та энэ хөрөнгийн бирж рүү төрүүлж орсноороо өөрөө гүүр болж монголчуудын энэ ертөнц рүү бас орж шинэ боломжийг туршиж үзээсэй, шинэ боломж байна шүү гэдгийг нэгж хэлэх гэсэн байна. Тэгэхээр энэ талаараа бидний урилгыг хүлээж авч сайхан сонирхолтой яриа өрнүүлсэнд их баярлалаа. Таны бизнес болон ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа.